Сайн бацхан үзэгчтэй цаг үрч өнө болд байна. 20 өдрүүдэд цагаагаар тогтун дулаахан байсан. Тэгвэл 6-аас 7 шилжих шөнөөсөө эхэлж баруун аймагуудынхаа өмнөд хэсгээс эхэлж агаар моднаа гэсэн урьдчилсан мэдээ гарсан. За бүр цагаагаарын хамгийн аюултай буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх урьдчилсан мэдээ гарсан. 6-аас 7 шилжих шөнөө Өрөнгө аймгийн нутаг, Харанга аймгийн зүүн хэсэг, Төв аймгийн өмнөд хэсгээрээ цас орно. Ахиу хэмжээтэй цас орно. Энэ бол гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч орох урьдчилсан мэдээ гарсан. За мөн цаашлаад цаг нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч орох. Сэлэнг аймгийн өмнө талын сумдуудын нутаг, Сүхбаатарын нутаг гээд орно. За Улаанбаатар хот үүнд багтаж байгаа. Ялангуяа Төв аймаг буюу Төв аймгийн ихэнх сумдын нутгаараа ахиу хэмжээтэй цас 6-аас 7 шилжих шөнө, 7-ны өдөр. За зүүн аймагуудын хувьд бол 7-оос 8 шилжих шөнөө, 8-ны өдрөө орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Яагаад онцлог вэ гэвэл өмнө маш дулаахан байсан. Өдөртөө хасах градус руу орж шөндөө хүүтний ирж чангарч байгаа шүү гэдгийг онцлог хэл. Гамшигт болон аюултай үзэгдэх бол цагаагаарын хувьд бол хамгийн хүчтэй процессо гэж хэлж болно. Цаг хугацааны хувьд болон орох хэмжээний хувьд. Тийм учраас малчт маань, тээвэрчт маань, ард иргэд маань сонор сэрэмжтэйгоож анхааруулan хэлье. 5 градус хүйтэн байдаг л зүйл шүү дээ гэж бодож болохгүй. Учир нь өнгөрсөн хугацаанд нь буюу өнгөрсөн өдрүүдэд нь 5 градус дулаан байсан учраас маш мэдрэг үн шүү гэдгийг онцлог хэлье.